Гэрлэлтийн үйл явцад орхих гэдэг нэг чухал хэсэг байдаг. Үүнийг олон гэр бүлүүд маань бас хийдэг ч гэсэн ихэнх нь бас орхигдуулдаг юм шиг санагддаг. За үүнтэй холбоотойгоор нэг түүх хуваалцъя гэж бодож байна. За залуу хүнтэй суусан хартай бүсгүйтэйгээ гэр бүл болсон. За ингээд залуугийн хувьд өөрийнхөө ээжтэй маш их хайрлагдсан, ээжийнхээ амин хүүн байсан. За тэгээд хүнтэй суусны дараа түүний ээж болон эхнэр хоёрын хооронд үл ойлголцлууд маш их гарч ирсэн. Хадгалал хоол унд хийхээс ахуулаад гэр орноо зэгцлэхээс ахуулаад гэртээ аяг шаазан ингээл тавихаас ахуулаад маш олон зөрчлүүд гарч эхэлсэн. Тэгээд энэ залуугийн үед айгу хэцүү байсан. Тэр ээжтэй маш их хайртай, эхнэртэй ч гэсэн маш их хайртай. Гэтээ яах ёстой болоо гэж бодож залуу би ер нь тусдаа гаргая. Би ер нь аав ээжээсээ үрх толголон тусдаа амьдрья гэдэг шийдвэрийг маш зоригтойгоор гаргасан. Ингээд тусдаа гарсны дараа асуудал шал өөр болсон. Аав ээжигээ хүндлэхээр хаяадаа очдог. Гэтэл тэдний аав ээж залуу хсыг маш баяртайгаар хүлээж авдаг. Бэрэн ч гэсэн эцэг ихтэй маш хүндэтгэлтэй байгааг харахтаа залуу бэхцүүр шийдвэр хийжээ гэдгийг ойлгосон. Тэгэхээр гэр бүл болох үйл явцад энэ орхих буюу эцэг эхээсээ өдөр тутмын амьдралаа тусгаарлах гэдэг чухал үйл явдлыг олон залуучууд орхигдуулдаг. Иннээс болоод олон асуудлыг гэр бүлийнхаа харилцаанд бас үүсгэдэг. Тийм учраас залуу гэр бүлүүд маань өөрх гэр бүлийг шинээр үүсгэж байгаа бол тусдаа гардаг байгаарай, орхидог байгаарай. За орхин гэдэг нь өөрөө аав ээжигээ тэр чигтэн зөнд нь хаяна гэсэн утгатай биш. Хичээг нь хариулна, хүндлэн гэдэг бас юм санаа агуулж яадаг шүү. Тийм учраас орхих буюу тусдаа гарах гэдэг энэ үйл явцыг хийдэг байгаа. Энэ олон асуудлаас харилцааны асуудлаас бас сэргийлдэг шүү.